Өнөөдөр хоёулаа амаргүй сэдвээр ярилцсан. Одоогоос 2 жилийн өмнө одоо он гараад 3 дахь жил рүү орох нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өглөө шинэн гарахад хэдхэн хоног дутуу байлаа. Сутай хотхонд гал гарч одоо тухайн айлын 5 хүнээс гадна 2 хүний зүрх зогссон харамсалтай өдрөө. За тэдний нэг нь бол таны хүү хаавал дүүргийн аврах гал унтрах 14 дугаар анги алба багч дислэгч инх бол байсан. Нөгөө нь бусдад туслахаар орсон оршин суугч эмэгтэй байсан. Тэгээд энэ хэрэг явдлаас хойш баггүй хугацаа өнгөрсөн байна. Та бүхэн амаргүй цаг хугацааг туулж байгааг ойлгож байна. Гэхдээ би таныг урьж таны үгийг сонсох ёстой, хүмүүст хүргэх ёстой, дэврүүн хүслээр одоо жигүүрлэж явсан аврагчийг дурсах ёстой гэж бодож байна. Тэгээд хоёулаа яриагаа таны хүүгийн талаар удам дамжсан аврагчийн талаарх яриагаар эхлэе. За хүү маань 1996 онд миний анхны хүү болж төрсөн. Анхнаас л цэргийн хүн болох байсан юм байлгүй. Яг төрөхөд өвдөж явахад нь манай анги төрийн цугларалтаар нэгдээд орой 8 цагийн үед тэгээд нэгдээд би чөлөө аваад тэгээд хүү маань өглөө үүрээр төрж исэн. Тэгээд Герман ерөөсөө яг Тугал командын яг хажууд. Тэгээд би салаан дарга болцоход тэгэхэд хүү маань 3 настай яг би гэрийнхээ хажуугаар галд гарахдаа өдрийн цагаар бол заавал нөгөө дуу тохиогоо дуургадаг. Нөгөөдөг чинь цонхон дээрээ гарч далалдаг юм байсан. Тэгээд одоо хурлах уу 9 шидэмтэй болохоор нөгөө ихнэр бас хичээл номд явчихна. Нөгөө тийч хар хүн байхгүй болохоор авчираад нөгөө гал командын хашаан дотор нөгөө шороогийн чинь иддэг бол идэж, хувцаараа мүлхдэг бол мүлхэж ингэж өссөн. Тэр удам дамжсан усууд дийлэнх тийм. Бүгд тэр гал командын тэр шороог ёстой идэж өссөн, шаланкийн барьж үтсэн, шалын өстой хувцаараа цэвэрлж өссөн тийм л хүүхдүүд идэг. Бүгд тэгж өссөн. Тэгээд яг 10 дугаар ангиа төгссөн жилээ Солонгос улсад нэг 3 сар аяллаар явсан. Тэгэхдээ нэг бас амьдралын наан цааныг ойлгосон юм уу? Ямар ч байсан мэрэгчлээ сонгоё гэж бодсон юм уу? Хурж ирээд аав би гас өнөгч болъё гэсэн. Тэгээд гас өнөгчийн курст оруулаад ажиллаж байгаад энэ Солонгос улсад юуны сургууль онцгой байдлын чиглэлээр сургууль явж байна гэсэн зараа аваад тэгээд хүү маань шалгалтаа өгөөд тэнцээд тэгээд Солонгост одоо хэлний бэлтгэл тэгээд үндсэн ангид ороод ингээд сургуулаа төгсөөд дөнгөж төгсөөд ирээд нэг наадмаар томилогдоод нэг 7 сар томилогдоод гээд нэг 6 сар ихтэй ажиллаад л нэг юм болсон доо. Бүргэний машин аваар юу эднэр ирэхэд ерөөсө орох газар байхгүй шүү дээ. Галын машин очих нөхцөл бол маш хомс байсан гэдгийг инхүү энэ одоо өнөөдрийн болсон үйл явдлаас бас харж болох юм аа. Дээшээ гараа 3 дахь болгож битүү гутаа энэ орохын чит заалга гэдгсэн байхгүй юу? Хаал хар ингээл гинт хар утаа ороод ирсэн байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө мэдсэн. 7 иргэн нас орсон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. За түүнийх нь 4 хүүхэд байсан гэсэн мэдээлэл байна. 4 давхар түр ингээ битүү гал. Бараг цагийн дараа түргэний машин бүр амар удаж ирсэн. Манай онцгой байдлын албаны нэг албаагч угаартаж нэг иргэн угаартсан байсныг нь яартай тусламжийн эмнэлгийн байгууллагт бол хөргүүлсэн байгаа. Миний хүүгийн аварсан 80 гаруй зүрх одоо ингээд амьдралын сайн сайхныг ингээд аваад идлээд ингээд цохилж байгаад нь бас баярлж бахархаж ямар нэгэн тийм харамсах гонх сэтгэлээ бол одоо ингээд дарж явна. Та сүүлд хамаг дэлхий хөмөрч хайртай хүмүүний эндсэн өдөр олон зүрх аврагдсан ч нэг л зүрх үрд явсан өдөр аавын хүүгүүдийг алагчилж адил үзээгүй төр нэгийг санах өдөр гэж бичсэн байсан. Таны энэ бичснийг уншаад танд хэлэх үг үлдсэн байна гэж би анзаарсан. Тиймээс би таныг ярилцлаганд өрсөн алагчилдаг төр гэж та яг юу хэлээд байна? За төр гэж юу юм бэ?
За тэгэл нөгөө хуулийн, онлын ингээл янз янзын тайлбар тавих байх л та. Гэхдээ төр гэдэг маань өөрөө ямар нэгэн амьгүй үед. Тэр амьгүй үдийг одоо амьлуулж идэг субъект нь бол төрийн түвшээд байдаг гэж би бодож байгаа. Гэтэл яагаад тэнд байгаа одоо төр өөрийнхөө харьяа хамсаанд байгаа тэр игэл жирийн иргэдийг ингэж нэг тийм алаг үтсэн байдалтай байгаад яагаад ийм шийдвэр гаргадаг? Яагаад ингэж энийг авч хилцэхгүй байгаад бас бодож энэ үгийг бичсэн. Үндсэндээ Ослоос хойш онцгой байдлын нийслэлийн онцгой байдлын газраас ч тэр онцгой байдлын ерөнхий газраас ч тэр удирдлах бүрэлдэхүүнээс бол яаж ийж ингэж нэг бас ярьж ийсэнгүү. Би өөрөө дотор нь ажиллаж ийсэн. Хүнд хэцэргүй амаргүй ажлууд бол өдөр тутамдаа тулгарч идэг. Тэр бүгдийг шийдэж явахад бас цалгардах, нацгаарах тийм гардаг л баг. Гэхдээ тэнд байгаа алба хаагч гэдэг бол тэр байгууллагын л бас л нэг эд эснэ. Тэр одоо өөрийнхөө нэг хүүхдийг алдчихад байж хахад тэрнийхээ төлөө санаа зовхгүй эцэг гэж юу юу баг. Түүнтэй адилхан бас жоохон байгаад л нэг жоохон тэгээд сэтгэл бас тэгэл байгаа юм. Тэгээд дээр нь бол бас юу байх вэ гэхээр энэ юунаас Ослоос хойш дахиад 2 ч осол боллоо. Нилээ олон ч өргөдлөө. Тэгээд явахтай ингээд байр юм амлж гин, наануу цаанаа болж гин, ус судж асуух юм, танаа хүүхдэд яасан ийсэн гэд. Энэ дээр бол тийм бол байсангүй. Би бол барьцаж байгаа юм биш. Яг хөө энийг бол олон улсууд олон өнцгөөс нь харах бах. Гэхдээ энэ бол төр зүтгэсэн үндэ халтаа гэдэг нэг тийм үг яваад идэв. Гэтэл яагаад энэ хүүд маань дангаар нь ингэчв? Яагаад ингэчв гэдэг бодол бас дотор яваад идэв. Тэгээ энэ тухайга бас холбогдох албан тушаалт нь өргөдөл гаргаж үзлээ л дээ. Монгол улсын хуулиар бол иргэний гаргасан өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор ямар нэгэн байдлаар барагдуулах хэрэгтэй. Шадар сайд өргөдөл гаргаад жил бол гарan болж байна. Доотл хариу байхгүй байна. Тэгээд сүүлд гарсан Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилж гаргасан тэр хуулийн дотор бол албуургээ гүйцэтгэж яваад амир өтсөн бол одоо тэр цэргийн албаа хаагч нарт бол байр олох тийм юу гарч ийн л да. Гэхдээ тэр нь болохоор нөхөж олохгүй гэж. Нөхөж одоо эргэж хэрэгцэхгүй гэж. Гэтэл ардчсан өсгөл яснаас хойш Монгол улсын төр зүтгэж байгаа төрийн цэргийн байгууллага байдгүй, тусгайсан чигүүргийн байдгүй. Энэ ард иргэдийн төлөө эрүүл мэнд инхри дотноос одоо орхиод явсан их олон улсууд байдаг. Эднэрт яагаад үйлчлэхгүй гэж. Ер нь баатарлаг явдал гэж юу юм? Баатар гэж юу юм? Гэдэг юмнууд хүртэл ингэж бодогдох бол. Энгийн жирийн игэл улсууд бие биендээ хайр түгээх гэж, бие биенээ хайрлах гэж тэр одоо аюултай зүйлээс холдуулах гэж л энэ сэтгэл зүрхнийхээ дуудлагаар л тэр улсуудыг аварч, хамгаалж, инхрийлж, өмгөөлж энийг л баатарлаг явдал болов гэж бодож байгаа. Тэгэд энийг яагаад тэр нь бас боддгоо юм бол эсвэл зүгээр юм руу ингээд хар зоргоороо яваад орчлоо ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар хүлээж авд юм болов. Гэх тийм бодолч бас төрхий. 23 оны 12 дугаар сард онцгой байдлын нийт 5 алба хаагч амнасаа алдсан байдаг шүү дээ. Ажил үргээ гүйцэтгэж яваад. Тэдний 3-т нь бол орон сууцны одоо нөхөө алгуур шууд олгосон байдаг. Нэгийнх нь ар гэр бол суулт зарлж иж энэ онд байртай болохоор шийдвэрлэгдсэн. Цор ганц хүнд бол орон сууцны тухай яригдаагүй өнгөрсөн таны хүү тийм үү? Тэг үзэгчдэд ойлгомжтой байх үднээс илүү тодруулж асууж байгаа. Яг уу тухайн үед яагаад ингэж алагчилж үзэж байгаа гэдэг агуулга энэ дээр л илүү тодорхой харагдаж байгаа юм л да.
яг хууль дүрм журмаа ярих юм бол албан үүсгэж яваад нас орсон бол яг ингээд нөгөө хуулийн дагуу олгодог олгорууд одоо буцалтгүй тусламжууд ийм юмнууд бол байна. Энэ бол яг олгогдмаар олгогдсон. Гэхдээ яг яагаад? Бид нар бол одоо нэг өчүүхэн цаг хугацааны тэ дунд яваа. Тэгээд энэ олон одоо элсний ширхэг шиг олон галактикийн дунд хүн гэдэг юм болоод төрсөн нэг тийм жижигхэн бөөмсөд л байхгүй. Энүүхийн хугацаанд яагаад бие биендээ тийм алагчилдгүй, дээрлэхэлдгүй ингэж байж болдоггүй юм бол. Эн чинь бие биенийхээ төлөө энэ одоо хүн гэдэг бодгал болсныхоо төлөө хайрлах гэж хамгаалах гэж л явсан усуд шүү дээ. Би саяхан бас цахим сүлжээн дээр тавигдсан зүйлийг харсан. Юу харсан гэхээр Дорнот аймгийн Баяндуун суманд төмөр унтрааж яваад 4 гас өнөч нас орсон. Тэрний нэг нь эмнэлэгт ирээд юу яасан. Гэхдээ тухайн үед бол хамгийн бага залуугаа яг тэр төмөрийн нүүлгнээс хамгаалж дороо игээд унж ирсэн. Өөрөө тэгээд 90 гаруй үеийн төлөвлөлттэй. Тэгээд яагаад ингэсэн бэ гэсэн чи залуугаараа үлдгийж тэгж хэлж ирсэн. Тэгээд тэр залууд одоо төрийн хишиг хүрдээгээч гэж бас ар гэрийнх нь явсан юм л. Тэгсэн чинь нас орсон хүнд нөхөн олохгүй гэж, нэхин шагнахгүй гэж. Яг үнтэй адилхан 2007 онд Ми8 осолдоход тэнд байсан Батбаатар камсарыг бас онцгой дундгой аймгийн онцгой байдлын газрыг түүний нэрэмжт болгоё гэхэд нас орсон хүнд бас нэхэж олохгүй гэсэн. Тэгээд хууль дүрм нь одоо ямар байдгийг би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ аливаа юм дээр чинь амиа өгсөн хүнд тэр хүний одоо хүний бусдын төлөө гэсэн тэр агуу сэтгэлийн тэр юуг ингэж алдаршуулах. Тэрийг одоо түгээх энэ юм дээр яагаад ийм хатуу байд? Энд чинь инх цаг штэ. Дайн байлдааны үед бол одоо өөр нэг цагийн яагаад энэ баатруудаа ингэж бас нэхэ шагнаж болтгүй. Монгол орны Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал жоохон хүнд байгаа юм байгаа билгүй. Үргэлжсэний хүлээгчгээ зохиол дээр гардаг шиг нэг ээж үр хүүхэд ах トゥ байгаа л байгаа. Тэр адил бишийн бол зүгээр нэг тухайн үед буцалтгүй тусламж олгож нэг хэдэн дөрөв гэсэн тэрүүгээр нь байрныхаа өр мөрийг дараад талаар нь тэгээд талаар нь өгч чухтуудаа ингээд гээл нэг тиймэрхүү юм бас явж ийл. Тэгэхээр чин тэр зүгээр л тэр хээр гарч байгаа төмөр шүү дээ. Тэгэл жоохон сэтгэлгүй хандаал хаявал хаяхаар шүү дээ. Тэгээд яасан дараагаар нь үүдээс цоргоод ахаар нь би очиж чадсангүй гэхэд хүн тгээ хэлж яхад хинч тэрээс юу ч хийж чадахгүй шүү дээ. Одоо манай хүү жоохон тийм байгаал утаа ихтэй болохоор би усуудаа оруулсан. Тэгээ гадаа нь би хүмүүсээ ингээд өдөртөд байж нэгэд хэлвэл юу ч хэлж чадахгүй шүү дээ. Ингээд бодоод суувал мултруул юмнаас мултрахад юу амархан. Хүн чинь тэгж боддгоо тэгээд явдаг тэр хүн сайхан сэтгэл гэдэг юм л юм бэлээ тэгээд. Ядчил нэхин шагнаж болдоггүй гэдгийг би бүр гайхаад ах юм. Тэр нэхин шагнаж болдгүй юм бэл. Тэр нэхин шагнахад одоо төрөөс их зардал гарахгүй дээ болно те. За нэг үзэг бих хэвлсэн цаас юу тэрийг дутуусан юмны үнэлэхний хавтас тэгээд нэг хевлээ тавьсан нөмөр гурвал байдیں۔ Хэвлээ байгаа да. Зардал нь. Зардал нь тийм боловч үрэгцсний ар гэрээхэнд бол очих нөлөөлөл нь асар том шүү дээ. Чин Монгол улсын төр үнэлж гин гэж ярина шүү дээ. Мартаагүй байна гэдэг л юм байгаа байхгүй. Монгол улсын төр үеийн үед мартаагүй байна гэсэн тэр хүнийг л мартахгүй олон мартахгүй байна л гэдэг л юм л байгаа болохоос. Хар гэрт нь бол утга учиртай амьдрсныг нь илтгэх чухал зүйл шүү дээ байгаа нь л тий.
яагаад алга үзээд идэв гэдэг ийм л юм бас дотор гогдоод идэв. Тэрнээс одоо би өөрөө энэ байгууллагад бол ажиллаж исэн бас энэ байгууллагада миний одоо гарын ганцхан төлөй дөрөнд хүргэсэн болохоор тэр болгонд нь бас хэр алдаагаад бас нэг тэгж яамаргүй санагддаг. Гэхдээ яагаад? Төр гэдэг хин юм бэ? Тэр яамдууд төр юм уу? Эсвэл тэр шадар сайдан төр юм уу? Үгүй бол ерөнхийлөгчийн төр юм уу? Та ямар байгууллагуудад хандсан бэ? Би нийслэлийн онцгой хөдөл ерөнхий газрын дараагаар уламжлуулаад нийслэлийн засаг даргад хандж үзсэн. Нийслэлийн засаг дарга бол бид нар өөрсдийнхөө хэмжээнд бол буцалтгүй тусламжаа олгосоо одоо тэрийг онцгой хөдлийн байгууллага шийдэх байхаа гэд тийм хариу өгсөн байлээ. Гэхдээ тэр хариуг бол би аль биесээр аваагүй. Өөрсдөө явж иж бас нэг ингээд 2-3 сар болчихоор нь өөрсдөө явж иж тэр нийслэлийн бичгийн юунаас нь бол авсан. За дараагаар нь Монгол Улсын шадар сайдад хандсан. Адилтыг шандсангүй. Яг хөө буцалтгүй тусламжаар олгосон мөнгийг бид нар тэгвэл буцаагаад бас тий нэмэр хэмтвт нөгөө. Энд ганцаараа би хохирогч бишээ. Дээр нь чинь ээж нь байна, 2 дүү нь байна. Тэгээд ачуугүй бүлтийтэл ингээд оршуулган дээр нь бүлтийтэл хараа сууж исэн, эмэг их нь байсан. Одоо өөрхий бас өнгөрсөн. Тэгээд дараагаар нь ингээд юм басны дараагаар эмэг их нь хэлж исэн. Төрийн хүндэтгэл гэж хөгжим тоглоол ингээд шороонд нь булчхийг хэлдэг юм уу? Яагаад ингээд энэ зүтгэсэн үндэ ингээд ингэж хандж байгаа. Миний хүүд яагаад ингэж хандж байгаа гэж өнгөртлөөл хөрхий тэгээд сэтгэлийнхаа мухард гэж байгаа л өнгөрсөн дөөрхий. Тэгэд энийг юу хэлэх гээд байна вөхөр ямар нэгэн байдлаар барьцаад гэдэг юм уу? Хүүгийнхаа энэ баатарлаг явдлаар мөнгө хийх гээд гэдэг юм уу? Эндээ биш. Энэ хүүхдийнхээ өгөхлөөр хэдэн төгрөг олж авах гэж байна. 3 өрөө байр авах гэж байна гэдэг маас ер нь дийлэг нь харна. Энэ тэрэндээ гол биш. Энэ цаад одоо өөр улсуудад ямар нэгэн тийм очийг асах миний ууг ашууг одоо гай зовлон хуваалцах ийм найдвартай төртөө байна гэдгийг харах гол юм бол тэр байгаад байгаа. Тэгээд ямар ч байсан энэ хэрэг нь шийдэгдэх нь явна. Иргэндээ хэлтэй төр байгаасаа. Тэгэл аливаа нэг юмыг битгий алагчлаас. Ялангуяа энэ алагчлал гэдэг маань үзэж байгаа маань явандаа ингээд харах юм бол дээр л хилчийг харагддаг. Төр жирийн нэг дээрлээд байгаа юм. Тэ? Ийм дээрлэл битгий байхаас. Энэ бол хүрээд ирэхэд тусламжаа авах гээд ирж байгаа иргэндээ бол хайлсан тоглох шиг байх хэрэгтэй. Гэдэг юмыг төрийн тэр түшээд нь барьж байгаа улсууд нь толгойдоос хийж байгаасай л гэж бодмоор байна. Ядчил иргэнийхээ өргөдөлт хариуг нь өгдөг баймаар юм тийм үү? Өө тий. Амь насны хэмжүүрийг бас ялгаатай авч үзээд байгаа нь хамгийн ойлгомжгүй хэсэг байгаа юм л да тий. Тий. Нэг сарын дотор л одоо араараасаа л амиа алдсан аврагчид шүү дээ. Гэтэл хиний амь үнэтэй хиний амь үнцэнгүй байгаад байгаа. Гэхдээ тэгээд яг наатхан дээр чи ингээд юм хэлэхээр ингээд юм лээ. За, миний хүү өнгөрлөө шинжилж төгссөн байсан. Шадар сайд ирээгүй. Монгол Улсын ерөнхийлөгч ирээгүй. Монгол Улсын ерөнхийлөгч бол бүх зэргийн командлагч. Бүх зэргийн командлагч нэг хүүхэд нь өнгөрчөөд байхад ирсэнгүй. За яг хөө тэр ингээд нэг тогтолцоо мөтөлцөөр болдгүй юм байна. 3 өнгөрлөө аврагч дээр бүгдээрээ ирсэн. Их сонио. Тэгээд хард юм байлээ. Тэгээд дараагаар нь юу вэ нөхөр би говийн галыг шатсны дараагаар маргааш нь хаан бол дүүргийн засаг дарга алдарч авлан гэдэг хүн ирээд байж хат нөхцөл байдлаа танилцуулаад автомеханик шатан дээр гаргаад ийм шатлаад ийм болж исэн гэсэн. Тэр говь гэдэг компани үндэсний стратегийн чухал одоо үйлдвэрлэл хийж байгаа газар боловч
үндсэндээ бас нэг хөрөнгөтэй үнийд тэрэн дээр ирж байгаа байхгүй. Гэтэл хаан уул дүүргийн өөрийнх нь дүүргийн нутаг дэвсгэр дээр 7 нас орчаад байхад засаг дарга нэрийггүй. Онцгой байдлынхаа хилцээний дараагаар энэ нөгөө буйныхын ажил хэрэглэх буцалтгүй тусламж нөгөө дүүргийн дотоод журманд байдаг энэ юугаараа гэдэг. Зүгээр тэр хүнээр л ингээд явуулчих. Өөрийнх нь нутаг дэвсгэр дээр өөрийнх нь юуны төрийн байгууллагын нэг багийн ажилтан тэ нутгийнхаа иргэдийг аврах гад явж байгаад ингэсэн байхад ирээгүй шүү дээ. Одоо та ер нь арга мухардж байна уу? Одоо ер нь та яг яая гэж бодож байгаа юм? Яг одоогоор таны асуудлыг ер нь таны өргөдлийг ер нь хэн шийдвэрлэн гэж та бодож байна? хэргийн асуудал нь шийдэгдээг байгаа. Тэгэхээр хэргийн асуудал нь шийдэгдээд юу болох юм бол энэ надад тохиолдсон энэ гэхээсээ илүү энэ тогтолцооныхаа асуудлыг яаж шийдэх гээд байгаа юм бэ гэж. Угаартад унсан төрийн цэцлэмжийн дуудлага өгсөн 30 минутын дараа ирсэн. Дараагаар нь 30 минут явж иж эмнэлэгт хүргэсэн. Гэтэл эрүүл мэндийн тогтолцоон дээр юу гэдэг вэ гэхээр нөгөө тухайсан чиг үүрэг бүхий газруудад л зөвхөн тэр үйлчлэгийг үзүүлдэг. Одоо хордлогыг бол зөвхөн цэргийн госпитал дээр, гэмтлийг бол гэмтлийн эмнэлэг дээр. Гэтэл бусад яагаад энэ хажууд нь байгаа ойрхон байгаа эмнэлгүүд дээр яагаад энэ одоо анхан шатны төрийн цэцлэмжийн үйлчлэгийг үзүүлж болдог тийм тогтолцоор орж болдоггүй. Эндээс тэр Сутаа 5 нутгоноос Баянгол дүүрэг, Сонгой хайрхан дүүрэг, Хаан уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүртэл 2-3 км. Яагаад явж болоогүй? За тэгээд цаашлаад ингэж ярих юм бол энэ төвжирлийн асуудлууд яригдана. Имэх замраагүй баригдсан барилга юмнуудын асуудал яригдана. Тэр тусламжууд яагаад цаг хугацаанд очиж чадахгүй? Ганц энэс биш. Энэс шалтгаалаад мянган хүн анхан шатны тусламж авч чадаагүйгээр за нас бардаггүй маа гэхэд тэр одоо гэмтэл бэрхтлийн зэрэг нэмэгдэж ийсэн өвчний одоо үзүүлэлт нэмэгдэж ийсэн тохиолдлууд хэд гарч ийснийг бид тооцохгүй хараагүй. Тэгээд дээр нь онцгой байдлын байгууллага бол ер нь бэлэн байдалд байх хэрэгтэй. Гэтэл ягаад цаана 2 км-ийн цаана байгаа нийслэлийн аврах ангийн эмчтэй шуурхай бүлэг гараагүй. Эмч байхгүй, бэлэн байдал хангагдаагүй гэдээ гараагүй. Гэтэл энийг бол 2007 онд анх Монгол Улсын шадар сайдын ивэлдор хүрээнд нийслэлийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх аврах ажиллагааг явуулах шуурхай бүлэг 105 гэдгийг байгуулж ирсэн. Энд байсан эмчнэр 4 ээлжээр яваад 103-ын тусламжаас илүү хурдан очиж харьяалах эмнэлгүүдэд хүргэж ирсэн. Тэр үед би тухайн үед бол энэ шууд биш гэсэн шууд ус удирдлагаар бол ажиллаж ирсэн. Их олон дуудлаганд явдаг байсан. Энэ яагаад алга болчих вэ? За ингээд цаашаа явах юм бол энд хяналт тавих хэрэгтэй шатны усууд найз. За бүр тэгээд өшөө жоохон дэлгэрээд явах юм бол энд зарцуулагдж байгаа тэр төсөв мөнгө чи яасан? Энэ татвар төлөгчнэрийн төлөөд байгаа тэр мөнгө юу ингээд үр ашиггүй яваад байгаа гэдэг ч юм уу. Яагаад энэ рүү орохгүй вэ? Бид нар бүгд найрамдах Солонгос улсад бол нэлээд хэдэн удаа дадлага юмнууд хийж ирсэн. Тэгэхээр Солонгосын онцгой байдал бол яг тухайсан 5 км-ийн радиуст түргэн галуунтрах, аврах ийм ажиллагаануудыг нэгтгэсэн тийм багууд байдаг. Тухайн юун дотроо шууд үйлчлэл эмнэлгүүд нь хүргэдэг. Ийм байна гэдэг бид нар саналуудыг хүртэл тавьж ирсэн. Хамгийн гол нь нөгөө жирийн иргэдтэй бид нар яаж хүрэх гээд байгаа. Игэл жирийн иргэд чинь тэр төр гэдэг юм харж байгаа л тэрнээсээ л хайр халамж хамгаалал юу гэдэг энэ юм авч явах хэрэгтэй. Тэгэл энэ бүх юмны одоо бас шийдэх юм болов яах юм бол гэдэг байдлаараа бол бас тэр хэргийн юунд нь саналаа өгсөн. Гэхдээ хэрэг шийдэгдээгүй болохоор бас хамаа намайг бас юм ярьж болохгүй л байна л да. Та насаараа хийсэн ажилт бол аврах ажиллагааны үед ямар алдаа гарав? Юунаас болов?
гэд янз бүрээр л хэрэгцүүлж бодож байгаа хэл та. За ер нь бол анхны ажил гэдэг бол ер нь жоох айцтай байдаг. Ямар ч түнд, ямар ч мэрэгжил дээр. Тэрнтэй адилхан тэр айц анхны мараа дарагдаад цаашдаа ажил нь дардан болоод туршлагаж яад, чадварж яад, мэдлэгжээд ирэхээрээ хүн жоохон тийм юу одоо супер маягийн болж эхэлдэг. Гэтэл энэ дээр яг яасан гэхээр дуудлага авсан, яваад очисон, нарийн гудамжтай байсан, машин таглаад тавьсан байсан, галын машин орж чадаагүй. Тэгээд тэнд чинь утаа униар болцсон, хүмүүс гараад ороод ирцэн, сууд ойрлолт нь, хашгиралт нь, загнана, залуу хөхт яг сандарсан, яарсан, айсан янз янзын юм болсон баг. Гэхдээ гал унтраах үйл ажиллагаанд бол нэг тасаг хамгийн түрүүнд явдаг. Манай хамгийн бага нэгж. Энэ маань гал унтраах, аврах, эрен хайх, хайгуулын гэдэг нэг ажлуудыг бүгдийг зэрэг хийдэг. Удирдлага тэрийг удирж явах хэрэгтэй. Дагаад орохосоо илүү удирдах хэрэгтэй. Тэр ажлаа хийсэн 2 галс нөхчөө гал унтраах галын голомт руугаа явуулсан. Хоёрын аврах, эрен хайх ажил руу дээд давхрууд руу явуулсан. Утааг зайлуулах гэх мэт. Тэгээ аливаа юм дээр чинь нэг 2 дахь хэрэгсэл гэж нэг аюул байдаг. Галын аюулаас тэр усууд ингээд амьд гараад ирлээ гэхэд гараад ирсэн идэрээс юу гэдэг юм бэ? Бид нар энэ юмд ер нь сургагддаг юм бэл. Бидний бага насанд одоо олгогдсон хүмүүжил юу төлөвшил юу гэдэг вэхээр тоо бодоод гал ингээл юм яриад одоо шүлийг уншаал дуу ингээл явдаг. Яг хөө тэр байдгийг л сургууль хүмүүжлэх талтай. Гэтэл амьд үлдэх талаар ямар ч хичээл нэх олигтой юм ордог. Тэгээ нөгөө усууд чинь бид нар чинь гэртээ очиод орой улдахтаа тэгэл хамгийн маань штиш нь хаяал тэгэл хайн гонддаг. Яарсан сандарч усууд гараа явахдаа ер нь юу болж байгааг ч мэддэггүй. Тэгэл нүцгэн шалтан ингээл усууд гараад ирдэг. Тэр ирж байгаа усуудыг л зохицуулах гэж аврах гэж, чиглүүлэх гэж ингэж явж байгаа л өөрөө бага зүгээгүй байсан. Багаж хэрэгсэл багны тухайд бол хангалттай байсан. Хамгийн гол нь тэр удирдах, чиглүүлэх тэр улсуудыг тосож авах энэ ажлыг хийж явахдаа л дугаарч ийм л нөхцөл байдал гарсан юм шиг байна. Ер нь бол зүгээр амьдрал дээр харахад тийм тохиолдол бол зөндөө. Хин нэг нь удирдах, чиглүүлж байхгүй бол тэр чинь бас нэг яралтай ажиллагааны нэгдмэл удирдлагатай байх зарчим алдагддаг. Таны хүү бол яг тэр багийг ахалж очсон гэсэн үг зөв үү? Тийм. Яг хоо сургуулаа төгсч ирчээд миний хүү хос мэрэгчлээ төгссөн. Тухайн үедээ бол галын аюулгүй байдлын инженер гэдэг мэрэгжил. Тэгээд дээр нь өөр ямар мэрэгчлэр төгсүүл дээрүүгээд автагаа ярьж хагаад юуны нисхийн инженер техникийн мэрэгжилтэйгээр ингэж төгссөн бас манай Монгол улсууд чинь агаараас аврах ажиллагааны ер нь их шатлалууд тавигдж ийсэн. Тийм учраас бас энэ анхан шатны юм дээр бас хэрэг болох болов уу гэж бодож чиглүүлсэн. Тэгээд ирээд бол хамгийн бага нэгж дээр анханаас нь эхэлж яв гэдэг юм автагаа бол ярьж ийсэн. Тэгээд салаан дараа манай анхны л ерөөсө нэгж бол тэр. Тэгээд салаан дараа тавигдчихсэн. Тэгээд яг уу бас нэг сони юм юу гэдэг вэхээр манай эхнэр маань бас нийслэлийн галт төмөртэй тэмцэх хилцэд тэр 14 дугаар ингээд дуудлагууд авч байсан. Тэгээд ээжийнхээ ажиллаж исэн газар томилогдож ажиллаа гэдээ бас их баяртай байсан. Тэгэхээр тухайд нэг хувцс хэрэглээс гадна ажлын ачааллын нөлөө бас нэлээд байсан болов уу гэж бодож байгаа. Хүний нөөц хомсдолтой салбар шүү дээ. Тэгэхээр тэр хэрээр ачаалал их байсан. Ээлжийн одоо тулааг хийж исэн гэсэн мэдээлэл бас байгаад идэг л та. За ер нь бол хүний нөөцийн юунд их орж ийн. Энэ төрлийн зэргийн байгууллагууд их ч ихсэн харж байхад цалин баг байна, ахуй хангамж юу байна гэдэг байдлаар ер нь тэгээд бас их яаж ах шиг байна. Тэгээд 4 стандарт ажиллах хэвээр газар 2 стандарт байсан. Наадмаас хойш тулаа хийсээр байгаад дахиад нэг салаан дараа томилогдоод одоо дөнгөж нэг 3 ээлжинд орхон дээ гэж байгаа л нэг юм болсон. Тэгээ яасан гэхээр өглөө 24 цагаар үүргээ гүйцэтгэжээд буугаад эргүүлд явах. Усны эргүүл. За тэр үед чинь нөгөө дарих хэд чинь нөгөө үер болоод айхтар үер болоод тэрлүү бас их явах гэх мэтийн ачаал их өндөр байсан. Тэгээ намар нь болохоор ойрын төмрийн
эргүүлэх мэтэр юмнууд дээр явж исэн. Ер нь гэхдээ бас их одоо ганц галаас хүн аварсан юм бол биш миний хүү. Усны эргүүлэр явж байхдаа өөрөө бас усны их сонирхолтой байсан. Усны эргүүлэр явж байхдаа манай одоо нэгэн олонний танил их хурлын гишүүн эрхмийг хүүхдтэйгээ хамт туулгалд хурдан заваар явж байгаад хөмрөөд унж яхад нь яг эргүүлэр явж байгаад харж аварч ирсэн. Гих чинэ тэгэхээр нэг одоо тийм л хүн л аврах ястай хүн байсан юм билүү дээ бодволт. Хэдий богино насалсан ч олон хүний амийг аварч амжижээ. Ажлын ачаалал мэдээж хүнийг ядрааж байгаа. Ядарсан хүнд самбаачлах одоо хурд энэ төр саарах эрсдлүүд үүснэ үстэй тийм үү? Тэглгүй яах вэ? Хүний самбаачлах хугацаа асар богино. Энийг шинжлэх ухаанаар тогтоогоод замын хөдөлгөөний дүрмэн дээр та ядарсан бол жолоовгүйгээр гэдэг хуулийн заалт хүртэл оруулж ирсэн. Гэтэл бид нэр энэ дээр яг юу вэ нөхөр бүтэц оронтой байхгүй, хүн байхгүй. Дээр нь та тангараг өргөсөн цэргийн албаа агч гэдэг ингээд тоогоод, томилоод ингээд авах юм бол тэр хүн бас үүрэг гүйцэтгэх чадвар нь ер нь хэр байх вэ гэдэг асуудал. Мэдээж тэнд шатны удирдлагууд байж таарсан. Дүүргийн, нийслэлийн, за тэгээд онцгой байдал ерөнхий газар ингээд. Яагаад ачаал ихтэй хүн дутагдaltaй газар нь сэлгээ ажилуулах юм уу, шилжүүлэн байрлуулж ирнэ бас болоогүй байсан. Гэх мэтэр юм ярихаар гэхдээ одоо бас ажиллаж байгаа улсуудын одоо тэр ажил үргээ гүйцэтгэж байгаа тэр эрхт нь бас халтхан зөв ч юм уу, буруу ч юм уу, тэр менежмент нь зөв ч яваад байгаа мó, буруу ч яваад байгаа мó. Бас энд одоо ингээд тэ тоглолтын талбайн гадна гарчаад ингээд бас юм болгоныг буруу гэдээ ингээд бас шүүллээгээд лантуудаад ахвал энд бас хэн үүрэг гүйцэтгэх вэ? Хэн ажиллах вэ? Тэгээд энэ хэрэг шийдэтгэх. Тэгэхээр би хариуцлага хин дээр нь төр гэдэг юм дээр нь байх юм уу? Төрийн одоо тэр албан тушаалтан дээр байх юм уу? Энийг нэг шүүллээж бас нэг юм ярих л баг. Их олон аавын хүүхдүүд ээлжнээс буугаад чин хайртай дотныхоо улсуудаа энэ цагаан өнгөрөөж явах хэвээр газар цэргийн гэдэг нэрээр тэнд яагаад ингэж байгаад уягдаад байна. Яг бид нэрээ сонгосон мэрэгжил, ажил, алба ийм ингэх ёстой. Гэхдээ энийг бас цаана хүн байна гэж, залуу хүн байна гэж бас бодох хэрэгтэй. Залуу улсууч одоо хайртай хүнтэйгээ суугаад тэгээд нэг ханд тусгаарлаад амьдрахыг бодно одоо. Гэтэл одоо энд чинь өрнөөс өрний хооронд, зээлнээс зээлний хооронд олигтой олдсон байр суудчгүй. Тэгэл тэрийг нэг болгочих гээд л энэ тентхийн түрээсэн юм уу үгүй бол айл яажууд ингээд л ямар нэгэн тийм бэлэн байдал хангаж байгаа юм алгаар явж шít. Бэлэн байдал гэдэг юм нь юунаас хангагдах вэ гэхээр бие сэтгэлийн тэ ажил мэргэжлийн олон юмс хангаж шít. Сэтгэлийн бэлэн байдал байхгүй тэнд үр хүүхэд нь ямар нэгэн байдлаар юм уу үр хүүхэд одоо эхнэр хүүхэд нь тэнд бас нэг шаналгаатай байх юм бол тэр сайн айтайхан үр гүйцэтгэж чадах уу бас чадахгүй. Тэгээд энэ ахуй хангамжинд бага байдаг айтайхан ч бие хөгжүүлж чадахгүй буугаал нэг өөр юм хийгээд ингээд явж байгаа улсууд яаж одоо өөрөөсөө гадна 30-40 жилийн ачаа аврах ажиллагааны багаж хэрэгсэл зүүчээ дахиад 70-80 жилийн хүнд одоо хүнийг тэр голомтоос хэдэн метр чирж гаргах вэ? Тэгээд дээр нь өөрийнхөө мэдлэг оюуныг бэлэн байлгах дадлаг чадвараа нэмдүүлж явах тэр цаг хугацаа чинь байхгүй болоод байна шүү дээ. Нэг л нэг ингээд ээлжнээс буулаа. За яг хөө тэгэл ачаал гайгүй бол тэгэл нэг гадуур өөр бусад амьдралынхаа юмыг зохицуулах гал одоо энэ тентхийн халтур юм хийгээл ингээл яваад байна шүү дээ. Ингээд залуунаас өрөвдмөр байгаа юм. Бид нар хүн болсны ухаан бол энэ хэн л амьд яваа нэг баг жоох хугацаа шүү дээ. Тэгэд энэ хугацааг тэгэл юу ч ямар ч хайр халамж үзүүлсэн юмгүй тэгэл урагшаарал ингээл тохилцоол зээлнээс зээл цалингаас цалин яавал мөнгө болох уу гэдээ ингээд яваад байвал амьдрал яах юм. Тэггүй. Таны хүү тайртай бүсгүй байсан уу?
За яг аав ээжтэй бол танилцуулсан гэдэг юм уу? Ийм хүн бол байгаагүй. Гэхдээ сүйд ажлын явдлын үеэр бол ингээд бид нар үерхжээсээ ингээд иржсэн тий. Би өөрөө эцэг гүйссэн. Амьдралаа өөрөө авч явах чадaltaй болоод хүний хүүхдийг аваад бас нэг яг өөрийнх нь амьдарч исэн хэмжээнд аваачдаг юм аа гэхэд тэрнтэй дүүцүүлэх хэмжээнд нь аваачаад аваад явал гэсэн тийм бодол толгой дотор байдаг байсан. Яг тэрнтэй адилхан миний хүү бол нэг ааваа би бол нэг 30 гартлаа бол энэ ажил дээрээ жоохон мэрэгжээд яагаадах юм. Дээр нь магистртаа яваадах юм. Олон улсын тэр нэг юуны одоо инхийг сахиулах ажиллагаанд нэг бас явж өөрийгөө нэг хүчээ сориотхыг тэрний дараа гэр бүл болно шүү. Тэгээ тэр болтол битгий тэгээд ачцаа игээд 9 шидэ юм яриад ингээд хүн зовгоод гараа гэдэг. Тийм юм ярьдаг байсан. Таны ганц хүүшүүдтэй 2 охин дүүтэй тий? Тий. Тий. Аав ээжийн ачаанаас нэлийн хугаслан л гэж зарьсан тий? Ээжигээ ирээд ажиллаас нь гаргаж исэн гэж та ярьж исэн. Ер нь бол бид нар чинь бас өөрийнхөө хүнд дараа болчихгүй юмсан гэсэн бодол толгойд их байгаад байдаг. Манай одоо том хүү одоо сурж байгаа охин эднэр бол ямар нэгэн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаагүй. Хин нэгний бас боломжоос бас тий тэр биднээс илүү бас дахиад боломжгүй байлын хүүхдүүд бас тэнд ингээд явах гээд ингээд мөрөөдөө сууж байгаа бас зөндөө байна шүү дээ. Гэсэн бодол бас байсан. Тэгээд ер нь бол сургуулийнхаа төлбөр бүх юмнуудыг бол өөрөө тэнд сурахынхаа хажуугаар бол бас ажил хийж төлбөрөө төлсөн, дүүгийнхаа төлбөрөөс бас тэгж ийсэн. Тэгээд за одоо хүн ингээд ямар ч байсан ажилтаа боллоо. Даавдаа бол ямар ч байсан ханд юм болно гэд. Тэгэл анхныхаа цалинг аваад их баярлаад л ингээл явж ялаа өрхий тэгээд. Тухайн үед ч гэдэм үү бид өөрсдөө байхгүй бол энэ байгууллага одоо сүудээд нураад унаад одоо байхгүй болчих юм шиг бодож их нэрвтэй нэгэн төрлийн байгууллагад нэг нь хувийн байгууллагад тэгж зүтгэж явахдаа үр хөвгт гэдэг юм хайсан юм шиг байгаа. Хоорондоо бол нэлийн зайтай төрцгөөс юм. 7-8 жил насны зөрүүтэй. Тэгээ тийм болохоор нөгөөдөл чинь бие биендээ бас их амь тэгээд тэднийгээ бас нөгөө одоо төрүүлж хүрсэн нь бас дараагийнхгээ бас нэг юунд хүрэх гэж амьдралд хүрэх гэж бас ийм бодол юмнууд их суусан байт юм болоо та. Сая та хэлсэнчлэн одоо байгууллагын төлөө би байхгүй бол одоо байгууллага одоо бүтэхгүй юм шиг л санаж энэ одоо залуу насаа зориулсан алба шүү дээ тий. Эргээд ингээд харахад энэ албандаа жоохон энэ байгууллагатаа жоохон сэтгэл гонсоох мэдрэмж юу нь ямар байх юм. Зарцуулсан цаг хугацаа одоо харамсал төрүүлж гэнэ үү? Ямар нэг тийм зүйл байх вэ? Чадвартай мундаг дарга удирдлага за тэгээд тэрнээс гадна хамт ажиллаж байсан найз нөхөд найзан ах нар гэж нэг юм бас байна. Эдний нөлөөгөөр тэгээд ажил маань хобби маань болох маягтай болоод. Иннээс өөр юм чадахгүй юм шиг, иннээс өөр юм олдохгүй юм шиг бодогдсон юм лээ. Тэгээд нэгэнт ингэсэн албандаа гомдох нэг хэцүү. Гомдохгүй гэхээр бүр хэцүү. Тэгээд өдий одоо гас өнөөгчөөс одоо газрын орлогч дарах хүртэл одоо нэг дахлагчаас хурандаа хүртэл ингээд явцсан хүн чинь надад ингэж хандж байгаа юм чинь тэгвэл жирийн одоо иргэд юм уу жирийн гас өнөөгч нарт яаж хандж байгаа. Тэгэхээр яг тийм бодол төрж байна. Тэр одоо нас орсон 4 гас өнөөгчд ер нь иргэд уулдсан болов. Ярьсан болов. Сайн муу ч гэсэн миний хар нүр байгаа болохоор энэ онцгой байдлын байгууллагын яг хуу ихэнх нь бол шинжлэгдчихлээ. Ямар ч үсэн өдөртөх бүрэлдэхүүний нэг 60-70% нь бол намайг надтай хамтарч ажиллаж исэн л үеийн өсөд байж байгаа. Тэгж бодохоор бас надтай уулзуул яривал яаж нээж гэвэл гэхээр яг хуу халуун байдаг бах, халгаад байдаг бах гэдэг бодол төрдөг. Гэтэ энэ бас сэтгэлийн юм. Хүн яаж нэгэд нэг ярих юм бол илүү л уяраад зөөлрөх
Ийм л юм болдог юм шиг л. За тэгээд хүн гэдэг чи тэгээд би болохоор сэтгэл болдог юм даа. Хүнд хэцүү цагт тэгээд танаа гэр бүлийн дэргэд юу хэн байсан бэ? За тэгээд ханьсан хань л байт юм лээ дээ. Ханьсан хань үр хүүхэд. Яг уу хэдий хамаатаас одоо ах トゥ найз нөхөд өстө ингээд хамгийн мохваж суусууд ингээд хэдий байгаа ч гэсэн тэгж илүү ер нь яг хүний дэргэд хүнээс өөр байх юм бас болтгүй юм бэл байдгүй юм бэл. Тэд нар их сэтгэл гаргаж ийн, их зүтгэл гаргаж ийн. Бүр яач бол энэ хоёроо бас нэг ингээд яачих болов гэсэн тэр хүний сайх сэтгэлүүд бол зөндөө байна. Би одоо энэ таньдаг байтугай таньдгүй одоо тэр сэтгэл өвдсөн ямар олон хүн байна. Ямар олон хүн байна. Тэгэхээр хүн гэдэг юмтай өөрөө л нөгөө яриад байдаг нэг сэтгэлийн амтны л тэндээс л харагддаг юм байлээ. Тэгээд тэр утал мэдэрдэг чгүй явж тэгэл нэг төрийн цэргийн төмөр хайрцан дотор ороод тэгэл явсуу бос баруун зүүн тийш ирэг унтраа энтергээл ингээл явж исэн болохоос биш. Тэр игэл амьдралын энгийн даруй байдал гэдэг чинь хүнд ямар сайхан сэтгэл үлдээдэг одоо л ухаарч байна. Одоо эхнэр нь хоёр дүүн давгүй байгаа юу? Хэрхэн даван туулж байна? За ээжигээ сургууль төгсч ирчээ та одоо дүүг жоохон зөөгөөд сэтгэл санаа амар байгаад ингээд байгээд ажлаас нь гаргаад тэгээд тэр үедээ ингээл өнгөрсөн. Тэгээд яг тэр осол болтгийн өглөө нь тэр чи маргааш нь ёолктой гэдэг өглөө жоохон дэлгүүр хийснэ гээд нөгөө машин сондоо нөгөө дугаарлалтаар гардаг. Тэгээд машины навч өгөөд өглөө 5-6 цагийн үед ээжтэйгээ уулзаа тэгээд салсан. Тэгээд тэрнээс хойш байж итл хуучин ажиллаж исэн байгууллага нь Мөнхийн үсэг гэдэг компани. Манай их нар 10 бараг 20 жил тэнд одоо Нярвас эхлээл ажилласан. Тэгээд захирлан дуудаад одоо чи ингэ сууж яхаар ажиллаа буцааж хий гэдэг. Тэгээд буцаад одоо аж ахуйн дараагаар ажлаа ороод ингээд явж байна. Сая бас тэр компани нь бас хийсэн бүтээсний үнэлээд одоо бас гүйцэтгэх захирал болгож явах шиг байлаа. Тэгээд хамгийн айхтар нь яг тэр осол болсон хамгийн сүүлчийн дуудлага болсон тэр гудамжаар ажилдаа очдог. Сутаа таавн хотгон тэр Мөнхийн үсэг компани хоёр хоорондоо 200-300 метрийн зайтай. Өрөөнөөс нь яг тэр гал гарсан газрын барилга ингээд харагдаад байж байдаг. Өдөр болгон тэр гудамжаар тэгээд явна гэхэд бол тэр хүнд бол асар сэтгэлийн хат юу байдгийг тийм байдаг баг. Эмэгтэй хүний тэр одоо тэсвэр төвчээрийг бол үнэхээр хэлж мэдэхгүй юм бэл. Тэгээд явах алхах болгондоо тэрийг хараад тэгээд тэнд ажиллаа хийгээд явна гэдэг бол айдаа бас л. Үрээ алдсан ч бай, алдаагүй ч бай. Хамгийн их хайрлж нандинж явах хүн маань эмэгтэйчүүд юм билээ шүү. Энэ хүмүүсийг л маш сайн нандинж, маш сайн инхрийлж явмаар юм бэл. Ээдтэй тэгээ тэр өмөлзөөд байж байгааг нь харахад тэд нар шиг тийм тэсвэртэй, тэд нар шиг тийм төвчээртэй тийм юм байдаг юм биш үү? Аав хүний ноён нуруу бас чухал шүү дээ. Нуграагүй ноён нуруу тэр эмэгтэйчүүдийг илүү хүчтэй болгож байгаа шүү дээ. Тэгээд ирчүүл явах дээ. Тэг болт юм доо. Тэгээд одоо тэгэл болно доо. Монгол аав нарын хэлдэг үг байдаг штэ. Аав нь явах уу ээж нь гэл тээ. Та ч гэсэн одоо татгшоогоо нэлээд одоо өмөрч байгаа ойлгож байна. Та одоо нэг насаараа аврагч хийсэн учраас сэтгэл зүгээ удирдах ч гэдэг юм уу. Ямар дадал танд байна? Та бэрхшээлийг одоо өөрийгөө одоо хэрхэн зоригжуулж давж байна? Би хийхгүй бол хэн хийх юм? Бид зүтгэхгүй бол энэ нэг л иргэдийг хэн хамгаалах?
гэдэг бодлоор л явсан хүн маань болохоор тэр аврагдсан одоо нялхаасаа 80 настай буурлуулсан тэр одоо 80 гаруй хүн ингээд өнгөт хорвоогийн бүгднийг ингээд амсаад идлээд элэг бүтэн байж хаад л бодож байгаа. Тэгжил бодож. Тэрнээс одоо өөрөөр одоо яах вэ одоо тэгэл нураад бол унахаар үе зөндөл байлаа. Ярьж чадаагүй юм бол хүнийг сайхан хайрлаарай, хүүхдүүдэд цаг заваар гараа л гэж ярих байсан. Гэхдээ нөгөө өөрийнх нь бодол тийм байсан болохоор тэгээд ерөөсөө юу яагаагүй тэгэл өнгөрсөн. Би ч өөрөө нөгөө ажил гээл энэ төр гээл ерөөсөө хүүхдээ яг яаж өсөж байгааг юм чи тэргүй шахав. Тийм л явцсан болохоор чинь тэгээд сүүлд нэг энгийн амьдралд одоо төтөртэй гараад нэг тэгээд ирэхээр л яагаад ингэж энэ цаг хугацааг ингэж жоохон ч ус илүүчлээд ингэж байж болов. Энэ бол толгоороо яах юм бэлээ. Тэгээд одоо энэ залуучууд хэлэхэд юу ч болж исэн хайртай дотныхоо усуудтай л хамгийн их цагаа гаргана. Одоо та энэ алтайгаа засаж чадж байна Ээ уу? чадахгүй байна. Хүн л болсон тэтгэврт гарлаа хөшиж өгөхгүй тулд хөгжил дэвшилтэй хамт байхын тулд энэ бага насны хүүхдүүдээ бас хөлийн дөрөөнд гарын ганцанд хүрчих гээд бас л нэг хөдөлмөрлөөл явж гин. Тэгээд нөгөөх маань бас ээлжийн ажил, уртын ээлжийн ажил 14 хоног явна, 14 хоног байна. Би бас тэгжээж бас нэг нөгөө хэдийнхээ сургалтын төлбөр наан цаана байдал. Тэгэл бусдын л адил ипотекийн зээлд хамрагдсан тэр маань одоо 50% л ороод явж байна. Тэрнийхээ төлбөрийг төлөх гэх чийнэ. Тэгээд хүн л болсон энэ зүгээр бас ингээд мөнгөөр биш тий ингээд өөр юмар ингээд одоо бас юм маань бүтдэггүй бүх юм бас мөнгөний ард байдаг болохоор аргагүй хэрхэн тэгэл бас ажиллаж байна. Игэл мөртлөө их ингүүн сайхан залуучуудтай одоо ажиллаж байна. Тэднэрийнхээ дэмээр бас сайхан л ажиллаж байна. Та 2009-оос 2017 оны хооронд одоо Улаанбаатарт гарсан галын дуудлагуудад гар бие оролцож ажилласан байдаг шүү дээ. Аврагчдын ажлыг та юу гэж тодорхойлох вэ? Халуун гал руу ороход ер нь төрдөг одоо бид мэдрэгдэж байгаа зүйл нь ер нь юу гэдгээд төлөгдөж байгаа юм шиг мэдрэмж байх уу? Ямар мэдрэмж авах вэ? Иргэд одоо аврагчдын ажлыг хэрхэн одоо илүү ойлгож дэмжээсэй гэж та хүсдэг вэ? За ер нь бол их сонин штэ. Ямар нэгэн тийм одоо халуун хүүтэн устаа нойтон ч гэдэг юм уу тий хязгаарлагдсан ч гэдэг юм уу амьсгаад давчигдсан ч гэдэг юм уу иймэрхүү мэдрэмжнээсээ илүү дуудлага авлаа бол урдхаа очих юмсан л гэсэн юм бодогддээ штэ. Айгуу сайн. Урдхаа очих юмсан. Юу байгааг мэдэхгүй. Би юу байгааг мэдэхгүй тэнд. Осолдохгүй л гал гарч байгаа. Үгүй бол утаа гарч байгаа.
тэр тесрэх үү, дэлбэрэх үү, дотроо хүнтэй юу, хүнгүй юу, бүү мэд. Ялангуяа гас өнөөгчнөрт бол тийм мэдээлэл бол ирэхгүй, зөвхөн дуудлагуулаа өгч дуудлагаа авлаа. Нөхцөл байдлаа зам одоо хаягийн байршлаа юм тодруулаад салаан дарга хэлхээ салаан дарга дотроо одоо заа нэг утаа гэсэн бол хэдэн давхар байрлах уу, яах вэ хүү тактикал бодно гэхээс биш. Өөр юм бол бодохгүй. Ерөөсөө л тийм бодолтой л очдөг. За аврагч нар гас өнөөгч нарын тухайд тэр хүнийг ажлын хийх нөхцөлийг хангаад өгч. Нөхцөлийг хангаад өгч. Битгий садаавал битгий тэд нарыг загна. Тэд нар ч ажлаа хийж байгаа байхгүй юу? Тэднээс шалтгааллахгүйгээр тэр зам гарцсан бүглэрдсэн байна, нарийнхан байна, таглардсан байна. Хүний өөрийн төсвөрлж чадах хэлбэр хэмжээ гэж хүртэл байна. Одоо галын дүл рүү бид нар яаж ойртох юм? 1500 одоо химийн тэр халуун дулааны нөөлөг яаж тэнд хүнд нөлөөлөх вэ? Одоо тэр бөмбөр худалдааны төв шатахад бөмбөр худалдааны төвийн барилгаас 50 метрийн зайд байсан машинуудын гадна хувцар идүүд ингээд тайлцсан байсан шүү дээ. Тэгээд тэрнтэй тэгээд үргэлжилсэн удаан цагаар ингээд ноцолдоод ирэхээр хүний чадвах гэж юу байх вэ? Тэгээд дээр нь энэ аврагч нар чинь супер хүн биш шүү. Орсын холбооны улсад онцгой байдлын яам байгуулагдаад бүх гас өнөөгч аврагч эднэрийг бүгдээрийнх нь ер нь супермен шиг бэлдэж ихсэн. Гас өнөөгч бол усан дорн хиймний аврагчийн нурангын аврагын ажиллагаа сүхрээр буу баг бүгдээрийнх нь нийдэг болсон. Гэтэл яг цагаа туусан ч хүн тийм олон мэргэжлийг зэрэг нарийн гүйцэд хийж чаддгүй юм. Тийм болохоор гас өнөөгч нь гас өнөөгч, аврагч нь аврагч, шүхүрч нь шүхүрчин, хими аврагч бол хими аврагч. Ийм нэг боддог. Гэтэл одоо яг энэтэй холбогдлоод юу гэдэг вэ гэхээр хүн хүч багтай нөгөө үйлчлэх хүрээ ихтэй болохоор одоо хотод чинь зарим одоо ингээд аврах ажиллагаан дээр явж байгаа чинь одоо усны эргүүл хийлгээд нөгөөдөлж явж байгаа. Зөвхөн ирэг дээр байгаа усуудыг холдуулах тэр нөгөө гас өнөөгч чинь усны одоо юунд бол тэр болгон дадлгажааг байгаа шүү дээ. Тэгэл ингээд явж итэл энд хүн усанд живэх юм бол хүмүүс тэр төрийн хүнийг л хардаг байхгүй. Гэтэл би усанд сэлж чаддгүй шүү дээ. Гэт хэлэх юм бол нөгөөдөл чинь бүр болохоо байдаг. Яг энэтэй нөхцөл адилхан нөхцөл байдлууд бол бас болж исэн. 2012 онд энэ цайзын юуны офицеруудын ордны урд талд их борооны улмаас үер болоод тэгсэн чинь тэнд нэг машин хөвөөд дотор нь согтуу жолооч нь байсан. Гадаа нь эхнэр нь бас согтуу. Тэгэл бид нэр тэнд аврах ажиллагаа явуулах гал ингээл ядчихсэн чинь л орилол нөгөөнд хүрлэгүүгээл ус руу парк гэл орсон. Яг миний хажуугаар ус. Би усан сэлж чаддгүй. Тэгэл өөрөө ирэхгүй тэгэл хүн тэгэл парк гэл орохоор араас нь бүлгээл яваад очт юм бэл. Тэгээ хажуудаа нойрох манай ус чаврагч нар байсан бүгд тал талаасаа тэгэл хоёлын тэгэл тав гэл гаргаад ирсэн. Тийм л юм болт. Тийм болохоор эдгээр чинь супермен биш шүү. Хүн шүү дээ. Таны ажиллаж байсан хамгийн эрсдэлтэй аврах ажиллагаа юу гэсэн бэ? За ер нь бол өчүүхэн төдий утаач хэсэг эрсдэлтэй. Хамгийн аюултай юм үүрээр гарсан утааны дуудлага байдаг. Би хүүдээ хэлж ирсэн. Хамгийн амар юм чи үүрээр гарсан утааны дуудлага байдаг шүү. Яагаад тэгэхээр тэнд байгаа хүмүүс ихэнх нь унтчихэйдэг. Унтчихээс учраас юм цохиулдаг. Сайн юмнуудаа үзэж байгаараа. За тэгээд тэр утааг зайруулахын тулд хамгийн түрүүнд давхар болгоны цонхыг хагалж тий утаагаа зайлуулж байгаа. Миний хүү тэрийг бол хийсэн л байлээ. Нэг 5 давхар хүртэл бол ямар ч байсан тэр цонхыг хагалсан байлээ. Нөгөө хэдээ ч хийсэн юм шиг байгаа. Тэгээд миний өчн зүйл бол тийм шүү дээ. Тэгээд том гэх юм бол тэгэл одоо хамгийн том нь одоо тэтгэврт гарахын өмнөх нь болсон тэр говийн гал юм уу да. Гэхдээ би бол өөрөө бол ингэж айхтар унтраахаасаа илүү баг хамт олноороо илүү их унтрааж ирсэн. Бидний нэг намайг анх орж явахтал ярьдаг байсан юм юу гэхээр үхвэл нэг даван дээр үхэн, сэхвэл нэг даван дээр сэхнэ гэж. Ямар ч байсан би нэг нийслэлийн онцгой байдлын газрын орлогч дараагаар 2009 оны 12 сарын 28 томилогдоод 17 оны 10 сарын 1 хүртэл ажиллахдаа бол нэг 2-3 мянга орчим иргэдийг бол утаажилтын бүсээс ингээд хамтаараа бол гаргасан. Ийм сайхан дурсамж бол би. Энгийн газар ажиллаад би ч нөгөө хаб хилцэд ажилладаг байхгүй онцгой байдлын мэргэжилтий гэдэг одоо үндсэндээ галын аюулгүй байдлаа хариуцдаг. Тэгээд эндээс энгийн газрын тэр нөгөө одоо явж байгаа тэр юунууд ч нь болохоор эхлээд өөрөө аюулгүй бол.
өөрөө эрсдлээ тань гэдэг имийг зааж байгаа байхгүй юу? Маш энгийн. Бид нар тэгсэн чинь нөгөө цэргийнхээ газар нөгөө цэргүүдтэй эхлээ чи дайстай тань гэж юусоо хэлээгүй л байгаа байхгүй юу? Тэгж боддог л байгаа байхгүй юу? Тэрнээсээ болж одоо тэр олон хүн гэмтэж бэртжсэн ч юм болов мэдэхгүй. Бид нар дутуу зааснасаа л болсон баг. Салбараа гаднаас нь харахад засаж сайжруулах зүйл байна л гэсэн үг шүү дээ, тийм. Оо байна. Одоо тэр тэтгэвртэй их залуу эрт гарч ийн. Одоо яадаг болсон гэхээс маний үед чинь тийм байсангүй. Ядчил тэтгэврт гарч байгаа сэтгэл зүгээр нь бэлдэх хэрэгтэй байна. Тэгээд дээр нь тэгээд нэг төрийн хар хүн шиг л хар яр гэсэн усууд байдаг болохоос биш гараад энгийн усуудтай харилцааны юм заадаггүй юм байна. Энгийн газар очиод нэг цэцэг тариад юм уу мод ургуулад гол одоо нэг 5 шумаалд эргүүлээд нэг тэр газар очиод төлөөжигээ суучих амьдралын тийм арга чарга ухааныг заадаггүй юм байна. Тэгээ нөгөөт нь гараад ирэхээр тэгэл юугаа мэдхээ бац юмнаас олдсон тийм л хүн байх юм байна. Гэх жишээний тэгэл удирдлага зохион байгуулалтын тухайд энэ хүмүүсээ хурдан авч байгаач хүмүүсээ авахын тулд энэ цалин хангамжийг нэмээч. Өөрөө төрүүлж боломжид хүрсэн бол бусдаа тэр боломжинд нь хүрэх тэр хаалгыг нээж өгөх тэр хүний тэр аюул сайхан хэлцээ сургаалыг бас бодооч. Цэрэг зөвхөн дотор хашаан дотор гэдэг юм уу энэ төмрөн дотор л ингэж хайрцагч хардаг энэ юм а бас хашааны гадна талд байхаар нэг хараад тааж. Гал гарсны дараа Сута 5 дахь хотхоныг одоо улсын комист хүлээж авсан ажлын хэсгийг ахалж ирсэн хүнд одоо хэрэг үүсгэсэн байт юм билээ. Гэхдээ өнөөдөр хэрэг яаж шийдэгдсэн тухай мэдээлэл алга байна. Бид энэ талаар бас нэхэн сурвалжилж хариуцлага нэхэх болно гэдгийг бас танд хэлмээр байна. Энэ бол төлөвлөлтийн асар том алдаа түүнээс үүдсэн үр дагавар их шүү дээ. Тэгэл одоо би ганц хүүгээл яриад байгаа болохоос тэр дотор чинь бас нэг сэтгэл гаргаад гүйж явсан тэр нэг сайхан эмэгтэй байна. Бас л угаартаад хүмүүсийг сэрийгээд ингэ явж байгаад угаарцнаас урсан. Тэр хүнд юу нь бас яасан юм бол бүүмт. Нэг хоёрдугаарт тэгээд ер нь хариуцлага хинээс нэг юм. Хариуцлага хинээс нэг юм. Тэр одоо яг бодит гаргасан тэр айлаас нэг юм уу? Ингэж нөхцөл байдлыг бий болгосон суудаас албан тушаалтнуудаас нэг юм уу? Ужиграад олон жил болцоо одоо энэс нэг юм уу? Ингээл нэг шийдлээ олохгүй юм үлтгэл юм шиг л. Одоо Сута хотхоо одоо болтол нөгөө юу яг хэвээр шүү дээ. Гарцсан орцсон яг хэвээрээ. За Сутай гэлтгүүгээр бусад газруудад орцсорч яг хэвээр. Түргөө орж чадахгүй. Байр болгоны гадаа нэг юм хаалтт. Онцгой орж чадахгүй. Гэх жишээний тэгээд иймэрхүү юмнуудыг одоо нэгд сэгцлэх, ивэнд нь оруулах ийм юм хэрэгтэй болоод байгаа. Таны хүүгийн түүх нийгэмд одоо ер нь юуг ойлгуулаасаа гэж та хүсэж байна? Аливаа юм эмэгцэгц аюулгүй байдал гэдэг юм ер нь хамгийн түрүүнд тавигдах хэрэгтэй юм байна. Тэрийг хүн болгон сахиж яваасаа. Аюулгүй ажиллагааны дүрм гэдэг бол ер нь тусаар хичээсэн байдаг. Тэрийг сахиж яваасаа. Нэг. Гэтэл манад юм болох юм бол хаашаа гарахаа мэдэх юм алга. Яаж гарахаа мэдэх юм алга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо гаргасан зөвлөмжийн дагуу гэртээ нэг баах юмнууд байлгаж явах хэрэгтэй. Тэрийгэ мэдчих юм алга. Ядчил юм болоод гарахад яаж гарах тэр юугаа мэдэхгүй. Одоо гүүхгүй, ойрлж хашгирахгүй, эргэж харахгүй гэсэн нэг тийм нэг жижигхэн дүрэн байна. Тэгэхэд одоо манайх яаж ийн шатаар гарахад баруун гартлаа барайл гарч чадахгүй ингээл аваарсан юмуд ингээл төвжрэл зам дээрээ хүртэл юм соёлгүй байдал үүсэл ийм биш шүү дээ. Гих мэтээс ахуулаад боловсролын байгууллагад хүнийг багаас нь хүн байх, танихгүй хүн гэж юу байх, аюул гэж юу байдгийг энийг заамаар юм. Хоёрдугаарт хүн хүндээ хайртай байгаас. Хүн хүнээ хайрлаж яваас. Одоо ингээл гудамжинд хөвтөж яхад хүн бол баргийн хүн очиж дэмжлэг тусламж үзүүлэхгүй. Ийм л нийгэм болчих. Хайрын дээрээ тогтож энэ хүний хорвоо
цаашаа дэлгэрч үе үед жаргаж явдаг болов. Тэгэхээр гол юм ин яг цагаа тулсан чинь хамгийн энгийн хамгийн дүлгөөн тийм усууч нь сэтгэл дотор тэр Баатар гэдэг юм яаж явсан юм шиг. Одоо тэгэл тэр сүүлд харахад чинь тэр нэг хүү галаас дүүгээ авраал өөрөө өнгөрч байна. Айгаад сууж исэн бол 10 настай хүү сууж л шүү дээ. Гэх жишээ нэ тэгэхээр тэр Баатар гэдэг хүн бол хүнийг хайрладаг, хүний төлөө цохилдог тийм л игэл усуудыг хэлдэг бол. Тэгээд тэр тогтолцоо манайхны нэг юм ярьдаг юм монголчлон гэж ярьдаг. Үгүй шүү. Монголчлон гэдэг чинь худлаа шүү. Манайс илүү технологид өндөр мэрэгжсэн улсууд тэрий чинь хаалгач нээж хаах гэж хэдэн зуун мянгуудаа нээж хаагаад дуу чимээ болгоноор нь нөгөөтгий чинь өөрчлөөд энд ийм эвдрэл байна, энэ тийм байна гэд олоод тохироод ингэсэн юмыг бид нар монголчилдаг шүү. Тэгээд дүрмийг зөрчих гэж гаргасан гэж ярьдаг. Энэ сэтгэлгээнээс олдмоор байна. Дүрмийн дагуу, стандартын дагуу явах хэрэгтэй баг тийм. За баярлалаа. Бидэнд цаг гаргаж ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Хэрвээ танд одоо өөрийгөө буруутгадаг зүйл байгаа бол битгий өөрийгөө буруутгаарай. Бусдын төлөө одоо амиа өгсөн эрлэхэг Баатар байсан гэж хүүгээ та өргөлж санаж одоо сэтгэлээ дэвтээж яваарай. Тэгээд одоо алагчилж үтсэн төр шийдвэрээ эргэн харах бах гэж найдаж байна. Танд сайн сайхныг хүсье. За их баярлалаа. Тэгээд та бүхэн нэвтрүүлэгтээ урьж оруулж бас нэг энэ нэг дотор байгаа зүйлийг минь уудалж гаргаж тайтгарах, тайвшрах бас нэг нөхцөл байдлыг үүсгэсэн та бүхэнд их баярлалаа. Одоо тэгээд энэ чинь би биш. Одоо тэгээд нэлээд олон хүн үзнэ. Ээж нь үзнэ, дүүнэр нь үзнэ, хамаатан садан маань үзнэ. Бүгд бас энэгээр бас гомдол юу гэдгийг тэр юмаа тайлж бас нэг тайвширч тайтгарч бас. За тэгээд дээр нь энэ шийдвэрүүдээ бас төр засгныг харах, анхаарах. Хамгийн гол нь тэр төрийг хүлээж байдаг, тэр төрийн шийдвэрийг харж хайр халамжийг хүсэж байдаг тэр игэл жирийн аавын хүү ээж охиныг ивэж авах болтгой л гэж.